Йоо, за юу ацхан ээлжид нэгэн трейлер бичлэг хэлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн трейлер хэдүүлээ. Шинэ гой трейлерууд бас байгаа. Тэгээд араас нь үзээд ярилцаад явъя. За эхнийх нь энэ жилийн бас нэлээд учир битүүлэг асуултын тэмдэг байсан юунуудын нэг, бүтээлүүдийн нэг Clayface байгаа. За DCU одоо шинэ universe-тэй DCU-гийн шинэ кино Clayface. За зохиолыг нь бол horror master Mike Flanagan Хосейн Амини гэж Иран гаралтай британ зохиолчтой хамтарч бичсэн байгаа. За энэ Хосейн Аминигийн хувьд бол одоо хамгийн хүмүүсийн сонирхолтой мэддэг юмнуудын нэг юм бол Martin Scorsese-гийн Gangs of New York-ийн зохиолыг бичижсэн, Ryan Gosling тоглосон Drive-ийн зохиолыг бичижсэн гэдэг ийм сонирхолтой уран бүтээлч бас байгаа. McMafia The Alienist гэсэн бас тун давгүй үнэлгээтэй цувралууд дээр ажилласан юм зохиолч. За тэгээд Mike Flanagan бол мэдээж horror master орчин цагийн одоо үеийн horror master-уудын нэг шүү дээ, тэ. The Haunting of Hill House, The Haunting of Bly Manor, The Fall of the House of Usher, Midnight Mass гэсэн цувралууд. За нэмээд Doctor Sleep, Gerald's Game, Ouija гэж дуудаад идэм шүү гэлээ. Origin of Evil гэх кино, тэ. Oculus гэ 2013 онд гэсэн амар сайн аим шиг кино байдаг. Тэр гихмэд орчин цагийн horror master байгаа. За тэгээд сая сүүлд анхны хоррор биш киногоо хийсэн Стивен Кингийн бас хоррор биш зохиолуудын нэг The Life of Chuck гэдэг зохиолоос сэдвсэн киногоос хийгээд амжсан. За энэ хоёр зохиолын бичсэн ба. За найруулагчаар нь James Watkins гэж зохиолч ажилласан. За James Watkins-ийн хувьд бол Black Mirror-ийн Shut Up and Dance гэдэг ангийг найруулж ирсэн. Та хэд мэн сайн мэдгөх. Би бол тэр анги руу одоохондоо ороогүй байгаа. За тэгээд Speak No Evil гэх киноны ремейкийг бас Испани киноны дэх киноны англи Америк ремейкийг хийж ирсэн. Ийм уран бүтээлч болвол байж байгаа. Тийм. Тэгээд өөрчнөд тийм ер нь бол гол уран бүтээлчт нь бол энэ. За тэгээд мэдээж DC-гийн 3 дахь одоо шинэ DCU-гийн 3 дахь бүрийн хэмжээний кино болно. Уран сайхны кино болно. Эхлээд мэдээж Superman гарсан. За одоо 6 сард Supergirl гарах гэж байна. За тэгээд 10 сарын 23-нд Clayface гарнаа. За тэгээд тэр хооронд юу гарсан байгаа? Creature Commandos гэж R-rated animation зураг гарсан байгаа. За энэ хооронд Clayface-ийн яг өмнөхөн бол Lanterns гараад дууссан байх юм. Lanterns 8 сарын дунд юмсүүлээс яг House of the Dragon сурлын 3 дахь бүлэг дуусаад араас нь Lanterns сурлын 8 гарах хуваартай байгаа. За тэгээд Lanterns дуусаад Clayface. За тэгэхээр DCU-гийн 5 дахь дэлгэцийн бүтээл 3 дахь одоо уран сайхны кино олж гарах нэ Clayface-ийн хувьд. За энэ тизер их гоё болсон сурагтай. Би бол үзэж амжаагүй байгаа. Өнөөдөр үзэж байгаа трейлер тизерүүдийг ерөөс аль нь ч үзэж амжаагүй байгаа. Тэгээд үзцгээе. Let's go. Ой. Шууд амар эхэлж шүү. Oh Jesus. Fucking зааж байгаарай. Микрофоныхоо левелийг жоохон багасгаад цариг хайлаад байна. 1 2. Окей. Энэ өстө заваа юм. Ямар муухай тухгүй юм бэ ёо. Яг full on body horror байх юм байна л да. Oh my god. Fuck. Гой. English and Hindi? Warner Bros. India-гийн юу байсан бэ? Гайхалтай шүү дээ. Ямар заваа юм бэ те? Заваа харагдчих шүү. За. Энэ тизер гэхэд бол хангалттай гоё байна уу? Энээс илүү тизер юу авах вэ? Гол дүрт нь Tom Rhys Harris гэж үжигсэн тоглож байгаа юм. Jekyll and Hyde дээр юу тоглосон юм бол доо. Session-анда Kandahar гэж action thriller кино гэдэг санагдаж байна. The Gentleman дээр тоглосон байна Guy Ritchie-гийн. Гэтэ мэддэг юм алга байна. Та хэд мань мэддэг юм байвал бас ягаараа харж исэн хүн байвал Британд жүжигч юм шиг. West жүжигч тийм Британд. West жүжигч юм байна. 33 4 настай. Ко. За энэ жилийн маань хамгийн том хүлээлтүүдийн нэг миний хувьд бол House of the Dragon Season 3. 5 сард багтаад Fire and Blood эхлэхээр болж байгаа шүү. Одоо хүлээлгэсэн дуучлаарай. Гэтэ яг 5 сард эхлэхээр болсон байгаа. Тэгээд
House of the Dragon-тайгаа зэрэгцээд явна. Тэгээд House of the Dragon-ыг үзүр хийх санаа бол хിവэрэ байгаа. Гэхдээ газар яг ерөөсө final болж чадахгүй байна guys. Яг хотын төвтэй ойрхон гой дэлгэцтэй нэгдлийн өдрийн орой хамтарч ажиллах. За тэгээд review дээр мэдээж гарна те. Ингээд бусад social media юмнууд дээр хамтраад event хийгээд ингээд явах газар хэрэгтэй байна. Одоо хүртэл эцсийн байдлаар олдоогүй байгаа. Уг нь газар бол хайгаалгаа өмнө нь хамтарч ирсэн газруудын зарим нь одоо ажиллах хөлцөж юм уу болохгүй ч юм уу ингээд янз бүрийн юмнууд бас байна. Тэгээд зарим нэг байрлал бол жоохон холдоод байна. Нэгтгэд яг өзөр явж байгаа учраас ууг нь төвтэй ойрхон л байлгах юм санаатай байна. Тэгээд хотын төвтэй ойрхон бүгдээрэнд нь техийн хинд нь очиход амар хотын төвтэй ойрхон нэгтгэд орой гой үзүр хийх боломжтой, гой үйлчлэгээтэй төвийн бай төвтэй ойрхон гой дэлгэцтэй хамгийн гол нэм газар байл хэлээрээ 8-7 хоног хамтарч ажиллах гой санал бэ шүү. Мэдээж хүмүүс зөндөө үзнэ, хүмүүстэй гой таксгүй хийн. За тэгээд дээрэс нь үргэлжлээд энэ үзүр гой болчихвол араас нь lanterns бас байгаа шүү дээ, тийм учраас тийм газрууд байвал таньдаг хүмүүс байвал холбогдороо. Гэхдээ төв рүү ойрхон байсан зүгээр шүү. За, тэгээд тийзерээ үзье. Би бол амар хайптай байгаа. Let's go. Syrax. You now have a power no man has ever wielded. Rhaenyra. You will have an empire unassailable, Rhaenyra. And our children will rule it forever and a day. All that remains is for you to decide what you want from this war. You will do things that your heart would have recoiled from before you came to the throne. The Targaryens are a savage race. We act with holy purpose to restore a rightful king. Aegon. I'm going to kill my brother or die in the attempt. Draw your sword. Яа. Энэ яа зөв биш үлээ. Aemond one eye. Cole. Kristen Cole. Look to the sky. Doom and ruin surround us. We will all become beasts before our end. Veigar. Яа, энэ Veigar-ын нүсрийг өсөл гоё харуулж байгаа шүү те. Яа, за Stark-од ирсэн. Beasts before our end. Хөгшин найтууд. Хойд нутгаас дандаа хөгшчүүл ирж байгаа. Хөгшин туршлагатай эвгүй гарууд. It is no longer safe here. There will be no doubt who the gods have chosen to rule. Let's go. 6-21. Окей. Дэлхийн аварга гэснээр дараа. За ингээ Альбисны дээд нь гарч 6-22-наас хэдүүлээ тоглож үзэх нь байна. Тэрнээс өмнө мэдээж газраа тодорхойлоод хэдүүлээ. Зарлна. Гой мерчүүд гаргана. 8-7 хоног газар биш хэдүүлээ. Нийт хэдэр болгон үзнэ гэсэн. Тэгээд хідэн дуусах юм бэ? 8 анги гэж байгаа шүү дээ. 6 сарын 20 манайхаар 22-нд шүү дээ, тий. Эхлээд 8 сарын 10 сүүлийн ангид гарч дуусаад тэгвэл 8 сарын 17-ноос Lanterns гарч ирэх. Америкт 8 сарын 16-нд Монголд 17-нд Lanterns гарч ирэх магадлал айгүй өндөр юм байна. Ер нь бол. Тэгээд 10 сарын 5 гэхэд яг юу дуусаад Lanterns дуусаад тэгээд шууд Clayface гарах магадлал өндөр юм бэ шүү. The House of the Dragon цуглж үзэн 5 сараас Fire and Blood гарч эхэлнэ. За тэгээд дээрэс нь хамтарч ажиллах газрууд хайж байгаа шүү. Fire and Blood видео цуврал дээр ч гэсэн спонсор хайж байгаа. Valar Morghulis буюу House of the Dragon season 3-ын бүх ангийн үзүр болон ревю дээр хамтрах газруудаас хайж байгаа шүү. За дараагийнх нь The Death of Robin Hood гэж жижиг промо байлаа. Энэ бас айгуу сонирхолтой кино харагдаад байгаа. Өмнө нь Hugh Jackman-ы тогсон нэг юм кино байгаа. Хэдүүлээ өмнө нь тийзер үзсэн санагдчихээн. Гэхдээ харъя. People speak of Robin Hood. Tell us stories. They're all lies. Lies that I told long ago. So that fools would follow me into the
This world cares only about blood. And blood is all that we're given in return. Jodie Comer шүү байна тий. I am the outlaw, Robin Hood. Хөгшин Робин Худ аа. Зураг авалт production бол амар зөв харагдаж байна. Иймэрхүү кинодыг одоо A24 сая The Drama жишээ нь гарсан те. Challengers A24 биш баха. Гэтэ ямар ч A24 кинод одоо Монгол театрт гардаг болчоод байна. Тэгээд юу бол Death Robin Hood гарахгүй. Гэхдээ A24-ийн гэх мэт одоо A24 гэдэг шиг жижиг кинонууд, жижиг distributor production кинонууд гарч байгаа үед нь хүмүүсийг үзээрэй л гэж хүсгээр байна да. Гой касттай юм биш үү? Hugh Jackman, Jodie Comer харагдсан, Bill Skarsgård байгаа юм байна, Murray Bartlett байгаа юм байна, Noah Jupe байгаа юм. Noah Jupe сая сүүлдээ Hamlet дээр тогсон. Murray Bartlett ч сүүлд юун дээр харчлаа. Тэгээ Last of Us дээр Frank тогддог шүү дээ. Бүр айгуу гоё анги байдаг. Тэгээд энэ Michael Sarnowski гэдэг бас нэг айгуу сонирхолтой найруулагч байгаа. Энэ Pig гэд хинтээ Nicolas Cage-тэй айгуу сонирхолтой киног найруулсан. Quiet Place Day 1-ыг найруулсан. Тэгээ одоо ингээд 3 дахь кинон Hugh Jackman-тай Death of Robin Hood болж байгаа юм байна. Тэгээд Америкт кинотеатруудаар ерөөсөө удахгүй 2 сарын дараа нээлттэй хийх юм байна. За Netflix-ийн Mexico 86 гэдэг нэг сонирхолтой кино бол байгаа юм байлээ. Diego Luna тогсон 86 оны Mexico энэ Estadio Azteca гэдэг одоо цэнгэлтийн талаар би нэг бичлэг хийсэн байгаа Shogo Media дээр байгаа үзээрэй. Тэрэн дээр харах юм бол энэ 80-ад оны Мексик ямар их үйл явдал болж исэн бэ? Мексикийн 86 оны дэлхийн аварга ямар ач холбогдолтой байсан бэ? Ямар юу туулаад те ямар хүнд нөхцлөөс болсон бэ гэдгийг харах юм бол бас сонирхолтой. Диего Луна өөрөө тэр үед өссөн Мехикод өссөн одоо хүүхэд гэх юм уу те хүүхэд байсан. За тэгээ хэдүүл хараа яг энэ киноных нь агуулга юм бол би сайн мэдэхгүй байна. Ихтэй сонирхолтой санагдаад байгаа. 186 se jugó el mejor mundial en la historia de los mundiales, en México. ¿Y saben gracias a quién el mundial fue lo que fue? Зохион байгуулагчдын нэгийн дүр да. Gracias a mí, pero no me conoce. Martín de la Torre. ¿No? ¿Usted quién es? Soy Hugo Sánchez. ¿Ha subido usted de peso? En la chamba, yo era un mediocre. Hugo Sánchez гэдэг нөгөө домогт довтлогч Hugo Sánchez-ыг гэж дойлж зүгээр жүжиглэж явах шиг байна те. Pero algo estaba a punto de pasar que me iba a cambiar la vida para siempre. Tenemos que deshacernos de todo su séquito de funcionarios. Fuertes declaraciones. Martín de la Torre denuncia a su jefe, la Femex Food. Se te ha de ir, cabrón. Hugo Sánchez гэж тэр үеийн Мексиктэй одоогийн мэдгүй Португалын Роналдо, Аргентины Месси юу байдгийг те. Тим тоглогч байхгүй. Тэр цаг үеийн Реал Мадридд тоглож исэн Мексикийн домог. Explícame por qué te tendría que dar el puesto a ti. Imagínese que el fútbol mexicano es suyo, ¿no? Que me imagine si es mío, cabrón. Que me voy a partir la madre para traerle ese mundial a México. Lo que sí nunca ha pasado, que un país se hace de 2 veces de un mundial. Eso nos va a poner en el mapa. Te digo que tienes huevos. Vale, trabajar. Me acaban de nombrar presidente de la Femex Food. Estás cohete. Llevo toda la pinche vida esperando esto. Welcome. ¿Cómo le fue de vuelo? Lo hago. Yo creo que nos tomamos un cafecito, ¿no? Estás haciendo historia. Más no la cagues. ¿Estamos? Ya están considerando llevárselo a Alemania. Como va a ser tu presentación con la FIFA, que vean que eres un agente decente. Necesitamos dinero para negociar. No votes por los gringos. You should do something about De La Torre. The guy's a crook. Y remodelado para nuestro mundial, venga. La verdad es que solo le dimos una manita de gato al estadio. Ahí no te está que se funciona. ¿Qué chingados te crees que eres? ¿Qué hiciste? Dime la verdad. Vamos a devolverle la dignidad a esta federación. En este país merecemos la mejor Copa del Mundo de la historia. La mejor Copa Mundial de la Historia байсан. 86 оны дэлхийн аварга бол маш олон утгаараа бол түүхэнд хамгийн шилдэг дэлхийн аварга болсон гэж бол ярьдаг. Ялангуяа одоо энэ дэлхийн аварга болохоос 8 сарын өмнө амар том газар хөдлөл болсон байдаг. Мехико хотод. Тэгээд тэр газар хөдлөлтөөс сэргэж бас одоо юу гэдгийг арт түмэн
айгу олон талаас юм нэгдэл болох одоо юу болсон байдаг. Шалтгаан болсон байдаг дэлхийн аварга. За тэгээд энэ чинь дэлхийн аваргыг сонгоход бол 70-аад онд 86 оны дэлхийн аваргыг Мексик зохион байгуулахаар болсон. 70 онд Мексикийн Мексик дэлхийн аварга зохион байгуулсан байсан. 78 он биш 86 оны одоо энэ гарч байгаа дэлхийн аваргыг Колумбус ууг нь зохион байгуулах хэрэгтэй байсан байдаг. Гэхдээ 24 биш 16 баг оролцдог байж байгаа 24 баг болгоод FIFA. Тэгээ 24 баг буюу одоо 8 баг нэмэх тэр одоо дэд бүтц бол биднэрт байхгүй гэж шалтгаанаар бол Колумб болсон. Тэгээд Эквадор байдаг. Тэгээ Колумб. Тэгээд 86 онд Мексикт бол болохоор болсон байдаг. Тэгээд ер нь бол түүхэндээ айгүй ач холбогдолтой тийм том дэлхийн аварга бол болсон. Тэгээ мэдээж амжилтын хувьд үн супер болсон. Ацтека гэж цэнгэлдэг бол одоо Ацтека гэж цэнгэлдэг бол хөлбөмбөгийн түүхэнд одоо юм сүнстэй бурхан домог шиг одоо ийм супер цэнгэлдэх. Пеле болон Марадона хоёр дэлхийн аваргын цомыг өргөж исэн одоо цорын ганц цэнгэлдэх шүү дээ. Ийм домог цэнгэлдэх. Яг одоо энэ дэлгэцэн дээр харж байгаа бол Ацтека гэхдээ биш баха. Ацтека тэр үед ийм жижиг бол байгаагүй. Escogiste que penal vas a tirar. Yo estoy todo acalambrado, no puedo cobrar. ¿Qué pinche equipo quieres beneficiar? Porque con el Real Madrid no te acalambras. Hugo Sánchez. No, cabrón. Яг их аварга өмнөөс гарч байгаа тий. Nice. Энэ бүр амар гоё харагдаж байна. Яг надад зориулсан юм шиг харагдаж байна. Cesar Diaz гэж хүн. Энэ ч шал өөр юм шүү дээ. Беренис биш үү? Беренис биш үү? Бэхо гэдэг багтай бодвол. Юу байд юм бэ? Кино байд юм шүү дээ 24 оны. Би энийг бүр Гватемалын иргэний дайм байна тухай кино байд юм байна. Кино олж мэдэнэс тий. Тийм. Гэхдээ саяны кино бол гоё харагдаж шүү. Фан хараг. Бас дээрэс нь фан ахаар харагдаж байна тий. Бас сонирхолтой story тий. Яг кино хийхэд Габриэл Рипстейн гэж хүн найруулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Ер нь зохиолч хүн юм ба шүү дээ тий. Ер нь Мексиктэй л ажилласан. Narcos дээр нэг 2 анги найруулжсэн гэж шүү. Follow the Money. Season 3 яг Мексикт болдог. Биш. Season 3 гэж Cali картелтэй 2 ангийг найруулсан юм байна. Ко. Миний хувьд одоо Narcos ч том шүү дээ. За Mexico 86 гэж гоё кино үзэхэр боллоо Netflix дээр. За, энийг зүгээр та хэд сонирхуулчих заяа. The Legend of Vox Machina гэж цувруулдаг миний амар хайртай цуврал 4 дахь бүлгэн. Тэгээд 5 дахь бүлгэн production эхэлсэн байгаа. 5 дахь season нь сүүлчийн season байх юм бэлээ. Fantasy цуврал үнэхээр хайр өрмөр, гоё фан, адал явдалтай, гоё хийцтэй, амар гоё цуврал байгаа. Тэгээд хүмүүс үзээрэй гэж санал болгохоор season 4-ийн тэр teaser-ыг шууд үзлээ шүү. Би өөрөө үзээгүй байгаа. Since the day you first called on me, I have been preparing you for what now begins. Everyone is in danger. Let me guess. A vague portent of doom with little to no explanation. This realm is built on false gods. The old ways must die. Who the are these people? The usual. Death cultists, supernatural villains. Classic Vox Mox. I did not miss the constant peril. Гоё штэ манай юу бол энэ хэд амар хөлбөм. Most problems can be solved by punching. When they can't, you kick. Дөрүүд нь амар гоё. I could get used to this. Дөрүүдийн drama, backstory, хоорондын харилцаа амар гоё. This has been playing out far longer than we knew. Амар emotional. Complete and utter coincidence? We're not lucky enough for that. You cannot protect them all. We're Vox Machina, and we don't run. It's time to up. What the? Doc. In the span of 24 hours, you've caused unfathomable amounts of property damage and confronted a lifetime of internalized parental issues. Welcome to Vox Machina. Nice. За сүүлчийн season 5 дахь season гэдэг байгаа шүү дээ. Гоё. За, 2 тоглоомны трейлер байгаа хэдүүлээ үзье. За, Invincible Versus гэх тоглоом гарч байгаа. Энд чи хэдэнд гарах байлаа? 4 сарын 30-нд. Одоо хэдэн хоногийн дараа гарсан PlayStation, Xbox юун дээр гурван дээр байгаа, PC-н дээр гурван дээр байгаа юм бэлээ. Тэгээ story trailer гэсэн хэдүүлээ. Харъя. Ultramite.
Omni-Man. Dad, please. You don't want to do this. I came to this planet for one reason. To conquer it. Stand for the cause and effect. Anissa. Battle Beast looking. I came for revenge, then I left. The journey's more than a climb, so if you can't walk in my shoes, then you can't speak on my Conquest. Hit me. As hard as you can. Happy to. You can't speak on my Mark, where are we? Took the words right out of my mouth. Easy one, yeah. Your government Alan. will comply with our demands, as will all the Titan. nations of Earth. We cannot allow that to happen. Bulletproof. Infinite stories дагч юм алгадөө. What is this place exactly? Cecil. Robot says we're trapped here. No one knows why. Gotta be a term for this. I just know it. Wait, epically fucked. Are we clear now? You're one of us, or you're dead. Fuck you. I suppose that's a decision. Oh. Oh, яач вэ? What happened, man? Anyway, трейлероос энэ бол зүгээр story trailer нээх сүртэй геймплей юм бол гарсангүй. Гэхдээ байгаа character-уудаа яагаад амжсан баг те гаргаад амжсан. Universal Immortal Enter DLC-гээр орж ирэх юм байна. Тэгээд нэмээд өөр дөрөв нөгөө юу юм War Woman зуман Enter Red Rush те тэр эдэр бас орж иж магадгүй. Satan Maiden ч юм уу something. За энэ одоо яадаг програм байгаад байна мэдгүй. Зүгээр харъя. Би ерөөсөө яагааг байгаа. Хараачг байгаа. Дажгүй үнэлгээтэй зүгээр би Metacritic орсон чинь энэ тоглоом амар өндөр үнэлгээтэй байгаа харагдаад юуны тоглоом чи би мөр мэдхгүй. Fantasy юм уу? Sci-fi юм уу? Оо, амар тийм Love Death and Robots юу вэ? Vibe band from the shore. Horror shooter юм болов? Lost Carcosa. Оо, тийм байна. Ruled by the eclipse. I search for you and find only death. But I always come back stronger. Third person shooter юм биш. Sci-fi fantasy элементтэй байна тий. Амар maximalist shooter юм байна. This is a newly established colony. All that matters is finding you. Ийм chaotic shooter бас гоё үү гоё шүү. Gameplay нь гоё бол. He's returned to us. Дүрслэл нь бол гоё л харагдаж байна. Is forever. And so am I. Cool. Бас удахгүй гарч байгаа тоглоом. Ко. За, өнөөдрийн трейлерүүд энэ хүрээд өндөрлж байна. Удахгүй Mortal Kombat 2-ын үзүр зарлагдана. Дараа 7 хоногт байгаа бас юмнууд нь айгуу цаг нь тулж ээж эцлэгдэж байгаа учраас эрт зарлж чадсангүй гэхдээ болохоор нь зарлана. За, тэгээд House of the Dragon хамтрах газрууд байвал таньдаг мэддэг хүмүүс бол холбоод өгөөрэй. 6 сарын 21 22-нд те манад бол гарч эхлэх нь байна. Үзцгэн шүү гоё мерчуд гарганаа. За, тэгээд өргөжлүүлээд цувралуудаа үзээд
үйл ажиллагаануудаа хийгээд явна юм байна. Сонирхолтой байсан гэж найдаж байна. House of Dragon амар хүлээж байна. Түрүүний тэр Death of Robin Hood амар сонирхолтой харагдаж байна. Энэ тоглоом бас айгүй сонирхолтой харагдаж байна. Тэр Mexico 86 амар гоо харж яг миний төрлийн юм харагдаж байна. Тэгээд та хэд мэн сонсогдлоо хуваалцаараа дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.